Луижи Манжоныг шоронгоос оргуулах гэж оролцсон байна. За Америк нэгдсэн улсын Google тренд дээр Луижи Манжоне гэдэг хайлт 20,000 хайлтгаар тэргүүлж байна. За Америкийн нэгдсэн улсад эрүүл мэндийн үйлчилгээ ямар амар үнэтэй байдаг юм бэ? За би жишээ нь интернетэд сүүлд MRI авахлахад нэг 500,000 болсон санаад байна. Тэгсэн чинь Америкийн нэгдсэн улсад MRI авахлахад хамгийн багадаа $2,000, за $6,000 хүртэл MRI үнэтэй байдаг юм байна. За та зүгээр л MRI авахлахын тулд 20 сая төгрөг төлнө гэсэн үг байна. За ийм болохоор Америкт амьд явахын тулд эрүүл мэндийн даатгал төлөхөөс өөр аргагүй. Ер нь бол Америкт ерөөсөө өвдөх хэрэг байдгүй улс гэдэг нь ийм учиртай байна л да. За тийм учраас эрүүл мэндийн даатгалын бизнесүүд нь бүр хамгийн ашигтай, хамгийн том бизнесүүд нь болцсон байдаг юм байна. За тэгэд эдгээр хэрвээ даатгалын компаниуд танд эрүүл мэндийн даатгалаа төлсөөр байтал хэрвээ өвдсөн тохиолдолд танд даатгалыг олгохгүй бол таны хувьд бол ерөөсөө цаазын ял гэсэн үг байна. За Америк нэгдсэн улсын хамгийн том United Healthcare гэдэг даатгалын компани нийт даатгуулагчдынхаа 3 хүн тутмын нэгт нь цаазын ял оноодог буюу даатгалыг нь олгодгүй гэсэн юм статистик байдаг юм. За тэгээд 2024 оны 12 сард United Healthcare компани гүйцэтгэх захирлыг гудамжинд зүгээр явж байхад нь буудаад алдсан дуйланд хэрэг гарсан байдаг. За энэ хүнийг алсан хүн бол Луижи Манжоне. За Луижи Манжоне бол Америкийн ард түмний хувьд аимшигт хэрцгий алуурчин биш. Харин эсрэгээрээ ард түмний төлөө тэмцэгч шудраг бусдаа тэмцэгч хэмээн алдарсан. Зарим нь түүнийг эмээгээ 2023 онд энэ компани цаазын ялаар алдсан гэж бас ярьдаг юм байна. За ямар ч Америкийн ард түмний хайртай хүү Луижи Манжоныг өчигдөр шоронгоос оргуулах нэгэн инээдтэй ч гэх юм уу, уярмаарч гэх юм уу үйл явдлсан байна. Өчигдөр Нью-Йоркийн 20 ангид FBI-ийн ажилтан хэмээн өөрийгөө нэгэн залуу танилцуулж Луижи Манжоныг суллах тушаал үзүүлээд суллах гэж оролцсон байна. За төд удалгүй энэ 36 настай залуу баригдаад хуурамч бичиг баримт үйлдэл нь тогтоогдоод за энэ асуудлаас болоод шалгагдаад байна. Хамгийн гол нь түүнийг нэгжихэд түүний цүнхнээс гарсан зүйлс нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. За энгийн гэмт хэрэгтэн байсан бол цүнхнээс нь буу шидэм юу гэдгийг гаргавал энэ залуугийн цүнхнээс нь пиццаны зүсэгч шорлогны сэрээ зэрэг олцсон байна. Ийхүү маш энгийн харц бор ард түмний гаралтай нэгэн хүү хайртай Луижи Манжоныг аврах гэж оролдож байгаад ийхүү хэрэг төвөгт оролцсон байна.